Чимэн дэмлэг маань 2000 оноос ахуулаад хүүхдийн багшуулгыг бол хийсэн л дээ. Оргишуултанд ирсэн эхний өдрөөс ахуулаад хүүхд маань өвдмөдгий өвөлчөнгөөл ингээд хувцаар бэгэнцсэн ийм ярьдаг шүү дээ, тийм ээ. Шууд гадаа ингээд л одоо хөт усанд ороод эхлэх бол бас эрсдэлтэй шүү дээ, тийм ээ. Тийм учраас эхний одоо нэг 2 өдөр эднэр бол усаа сайхан халаагаад тэгээд ингээд одоо биеийн одоо температуртай ойролцоо усанд ингээд оруулдаг байгаа юм. За дараагийн өдрүүдээс дахиулаад нөгөө усныхаа температурыг багасгаад ирнэ. А тэрний дараа одоо 3 дахь 4 дахь хоногоос ахуулаад усаа халаахгүй. Ерөөсөө л өглөөний наранд усаа ваннада хийгээл ингээл тавьчихдаг. Тэгээд тэнгүүд аяндаа ингээд 10 11 цагийн үед гээд болохтой зэрэг чинь ус нь ингээд нэг жавар нь гарцсан байгаа штэ. Яг тэр усандаа хүүхдүүд маань ороод одоо шавшаад ингээд усан чирэгжүүлэлт гэдэг маань энэ өөрөөр хэлбэл жоохон хүйтэн сэр усаар хүүхдийг чочроож өгнө шүү дээ. Хүүхдийг ингээд чочроогоод өгөхөнгүүт захын одоо мэдрэлийн системүүд ингээд чочроод цааш нь одоо ингээд дамжуулагдаад энээсээ болоод захын цусан хангамж сайжраад хүүхэд тайвшраад тийм ээ. Ийм одоо хүчин сулраад эдгээр ийм сайхан одоо үйлчлэгэнд үзүүлдэг байх нэ. За тэгээд өглөө бол энэ усанд оруулах үйл ажиллагаа бол явагддаг. Энэ бол одоо ингээд биеийн эд гэсүүдийг чочроож одоо тийм ээ тайвшруулж тасгал болох нь шүү дээ, жирэгжүүлэх. За дараа нь 10-аас 11 цагийн хооронд бол заавалчгүй нүцгэн гадаа. Одоо энэ усанд оруулалт гэсэн үйл ажиллагааг бүгдээрээ гадаа. Машин гэл мэртэд нь хийхгүй дандаа гадаа одоо бид чирэгч гэж очиж байгаа шүү дээ. Хүйт эсвэртэй болох гэж очиж байгаа. За тэгээд 10-аас 11 цагийн хооронд бол нөгөө эхлээд усандаа ороод ингээ гадаа гүйцснийхаа дараа 10-аас 11 цагийн хооронд массажлах биеийг одоо илэн одоо массаж хийжтэй тийм ээ. Илэх одоо ийм эмчилгээ. За энд бид нэр юу ашигладаг вэ гэдэг зэрэг тараг болон одоо юу ашигладаг. Тохирсон одоо зарим тарганд даршилтай тэр хүүхдүүд байх юм бол одоо сүүлний тос юм уу тохирсон тосын хэрэглээд. За энэ массажны ач холбогдол юу гэдэг зэрэг мэдээж массаж хийдэг зэрэг чинь бас л ялгаагүй захын одоо судсууд тэлээд тийм ээ цусан хангамж сайжрах тэр хэмжээгээр эргэтнүүдийн үйл ажиллагаа сайжрах өчигдөр төрөгчийн хангамж сайжрах ийм юу явдаг байх нь шүү дээ. За тэгээд булчингийн одоо судрал явагдаж хүүхд тайвшрах. За яагаад таргаар хийж байгаа вэ гэдэг зэрэг арьс гэдэг маань аяйгүй юм судалчлалтай одоо цусан хангамж сайтай хэрэгтэй юм баггүй. Тийм учраас массаж хийгээд нөгөө ингээд таргийг ингээд сайхан шингээгээд өгөхтэй зэрэг тэндээс чинь нөгөө кальц хамгийн гол кальц мал бусад одоо өөх тос одоо тэр тослог ашигтай юмнууд нь энэ одоо судсаар дамжаад хүүхдэд шингэхийн үйл явц явагддаг байна. За сүүлийн жилүүд бас хүүхдэд нэг ааруул идэх тэгээд одоо сургуульд сүү уулах гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас энэ бол бас л цагаан эдээ тэр кальцийн үг л одоо арьсаар ингэж өгч байгаа. Ийм энэ арьс ингээд маш сайхан гоё зөөлрөө дөнгөн засраад нөгөө архитектийн өгтөчийг хүчлэг болсон нэг тийм нэг сонин үнэртэй болчтой шүү дээ. Нэг жоохон тийм үтэй тэр үнэр нь адилаад арьсан зөөлөх юм бол маш гоё болдог. За ийм үйлчлэг гэдэг. За тэгээд өдрийн одоо турш хүүхдүүд маань одоо нэмгүй хувцастай элсэн дээр одоо тоглох. За энэ үйл явц бол өдөржингөө л одоо элсэн дээр гадаа ингээд тоглоод агаарт яваад хүүхдүүдээ агаарт унтуулад завсраар нь сайхан шимтэж хилдээ насанд нь төгөрсөн хоол ундаа идээд цагаан эдэгээ идээд ингээд явдаг. За тэгээд бид нар бас тэр элсэн дээр өдөржингөө л тоглоулдаг. За ингээд элсэн дээр тоглох явцад бол хажууд нь бас нөгөө баантай уснууд ингээд хийгээ тавьчихдаг. Хүүхд элсэн дээрээ ороод тоглоод элсэн дээр тоглох чинь бас их зөндөө олон үйлчлэг гэдэг чинь танаар мэдж байгаа шүү дээ. Тэнд байгаа бактери вирустэй танилцах гээд тасах гэдэг шүү дээ бид нар тийм ээ. Тийм байна. Тэгээд халуун элс чинь бол бас нөгөө юу судас өргөсгөх тэлэх цусан хангамж сайжруулах гэдэг бас тийм нөлөөнүүд байгаа шүү дээ. За тэгээд хүүхд маань нэг ингээл элсэн дээрээ тоглоод буцаж гүгээд бантай усандаа орж гүгээд орж тоглоод ингээл сэлгээл ингээл өдөржин ийм явцтай явагдав. За тэгээд хоол ундаа идэх норын цагттай зэрэг үдээс хойшлохоор нь дахиад бид нэр хүүхдээ шинжүүл жоохон тижээлөх юм тул бор цай, устай бор цай, ясны ишүүл, шар ус зэрэг ингээд ээлжлээд оруулаад явдаг. За орой болохтой зэрэг тэгээд бас нөгөө юмуд хүүхдүүд маань амраад агаарт хэсэг зур байлсан дараа хүүхдүүд амралдаг. Хүүхдийн боловсруулахад явагдахад одоо тэр нарны эрчим тий байгалийн хамгийн зөвхөмжтэй үйл 6 сар
7 сар байдаг. За тэрнээс хойш 8 сар эднэрт бүртээ жоохон нарны эрчим буурдаг, жоохон сэрүүн болдог гэд ийм байдаг. Тэгэхээр жил болгон бид нар уг нь 6 сарын 1-ээс эхэлж үйл ажиллагаа явуулдаг байгаа. Сүүлийн үед бол нөгөө байгаль орчмын цагуурийн байдал маань жоохон өөрчлөгдөөд орой дулаардаг болцоо. Орой дулаардаг болсон учраас 6 сарын 15-наас ер нь бол бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ер нь 20-наас гэтрүүлэхгүйгээр эхэлдэг. Тэгээд бид нэр одоо боршуулах эхлэхээс өмнө өөрсдийнхөө нөгөө чимэн чибураска дээр пэйж дээрээ зараа оруулдаг, тий ямар үйл ажиллагаа явагдах уу, яах уу гэд бүх мэдээллийг тэндээс өгдөг. Тэндээс холбогдоод бас ингээд ээжүүд маань мэдээд хүүхдүүдээ ингээд зэрж боршуултандаа явуулдаг байгаа.